За 29 дахь жилдээ зохион байгуулагдсан Никэ форумд Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар 2 дахь удаага урилгаар оролцож ардчлалын хөгжил, Монгол Улсын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьсан. За Аз номхон далайн улс орнууд цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой Никэ форумд Монгол улс сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхтэй оролцож байгаа. За Монгол Улсын хувьд бол Азийн улс орнуудтай хоёр талын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээгээр Аз номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоотой байх, энэ бүс нутгийн стратегийн тогтвортой байдал, ардчлалыг хөгжүүлж, бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагааг дэмжиж оролцох гадаад бодлого баримталж байгаамаа. 1995 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг Азийн ирээдүйн Никэ форум нь Аз номхон далайн бүс нутгийн 50 орчим улс орны дэлхийн хөгжилд үүрэг оролцоо бүс нутаг төдийгүй дэлхийд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдэл эрэлхийлэхэд Азийн эрх баригчид, бизнес, хувийн хвшлийн тэргүүлэгч, групп, компаниуд, эрдэмтэн судлаачдад ойлголтоо нэгтгэж хамтран ажиллах талбарыг бүрдүүлж өгдөг тэргүүлэх хамтын ажиллагааны нэгд тооцогддог юм а. Нэгдүгээр одоо Монгол улсад чанартай хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг дэмжих, шин сэргэлтийн бодлогыг дэмжих, харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэх ийм зорилготой оролцлоо. Энэ жилийн үед бол Монголд Японоос илүү олон жуулчин ирнэ гэж итгэж байна. Японы жуулчид бол бас хөрөнгө оруулагч нар байдаг гэж хэлж болно нэг талаасаа. Аз төв дэлхийн эдийн засгийг хөдөлгөх өсөлтийн төв болох байр сууриа улам бэхжүүлж байна. Өнөө үед Азийн ирээдүй, дэлхийн ирээдүйг тодорхойлж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Япон улсын Аз номхон далайд баримталж байгаа бодлого бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн нийгмийн шин зорилтуудыг шийдвэрлэх, бүс нутгаас гадна хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлийг баримталж байна. Улам бүр тодорхойгүй болж байгаа өнөөгийн дэлхийн ертөнцид Аз твийн гүйцэтгэх үүрэг оролцоо ямар байна вэ? Дайн дажин эдийн засаг худалдааны зөрчил өрсөлдөөн тогтворгүй байдлын дунд хэрхэн нэгдмэл байж тал талдаа үр ашигтай хамтран ажиллах ямар боломж бололцоо байна вэ гэдгээ хэлэлцлээ. Харин ирээдүйд Аз номхон далайн бүс дотроо хил дамсан цахим хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дээд боловсрол мэдлэгийн хүрээнд хамтран ажиллах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, аюулгүй байдлын орчноо сайжруулах шаардлага тулгарч байгаа. Мөн өнөө үед олон улсын аюулгүй байдлын орчин, далайд гарцгүй онцгой байршил, худалдаа эдийн засгийн хязгаарлагдмал орчинч гэсэн Монгол улсыг үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгаа хамгаалах, хөгжлөө урагшлуулах, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд гадаад бодлогын тулгуур зарчмаа говьшгүйгээр баримтлахыг шаардаж байна. Өнөөдөр геополитикийн хурцдамд байдал, том гүрнүүдийн үзэл бодлын зөрүүтэй байдал удаан хугацааны сорилт төрөж байна. Энэ сорилтуудыг сөрж Монгол улс үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс энхийг эрхмэлсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт тэнцвэртэй гадаад бодлогоо говьшгүй баримталж байна. Улсын хурлын дарга Зандан Шатар Никэ форумын хүрээнд Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида, Малайзийн ерөнхий сайд Анвар Ибрахим, Камбожийн шадар сайд, Японы парламентын төлөөлөгчдийн танхимдах Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши, за Япон улсын ерөнхий сайд Асан Фукуда, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Маеда, за эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч, мөн Никэ сонины төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, дижиталлын асуудал эрхэлсэн төрийн сайд Коно, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Акиба зэрэг одоо Япон болоод Азийн зарим улс орны улс төр, бизнес, хувийн хвшлийн нөлөө бүхий удирдагчдтай уулзалт хийлээ. Мөн улсын хурлын дарга Никэ сонинд ярилцлага өгсөн. За тус сонин Монгол улсын авилгатай тэмцэх, ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх бодлогыг онцоллоо. Монгол улс бүсчилсэн хөгжил, мэдээллийн технологи, инновац, хэмэл оюун ухааны салбарт мөн аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Япон улс болон Азийн улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах, жуулчдын тоог нэмэгдүүлэх сонирхлоо эдгээр уулзалтын хүрээнд илэрхийлж хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Бид дижитал шилжилтийн буюу захим шилжилтийн яамны сайд Конотой уулзлаа. Малайзийн ерөнхий сайд Японы бизнесийн тэргүүлэгч зөвлөлтөд уулзлаа. Ардын дипломатын нийгэмлэг буюу Монголд одоо томоохон хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, логистикийн чиглэлээр ажиллах, сэргээгт эрчим хүчний чиглэлээр ажиллах сонирхолтой энэ олон Senko Group гэх мэтлэн олон компанийн төлөөллүүд ардын дипломатын нийгэмлэгийн улс тээврийн уулзлаа. За мөн одоо Солонгосын хөрөнгө оруулалт бизнесийн нийгэмлэгийнхэн бас уулзлаа. Тэгээ энэ бүхэн мөн бол бас нэг харилцан үр ашигтай инновац шингэсэн технологийн шинэ хамтын ажиллагаа хөгжүүлэхэд
энэ зорилт чиглэж байгаа. Хамгийн гол нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол улсын эдийн засаг гадаад худалдааг өргөжүүлэх чиглэсэн ярилцлагууд амжилттай өрнөсөн. Монгол улс эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарт экспортын чадварыг дээшлүүлэх нь эдийн засгийн хараат бус бие даасан байдалд чухал нөлөөтэй. Энэ бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд онцгой анхаарч байгааг илэрхийлсэн. Мөн Япон улстай эдийн засгийн түншлэлийн хилцээрийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхээр зорж байна. Хөрөнгө оруулагчид одоо хамгийн гол хүсэж байгаа юм бол ялангуяа Японы хөрөнгөлөгчид бол хөрөнгө оруулалтын аюулгүй хамгаалагдсан байдал. Тийм ээ. Тийм учраас энэ хөрөнгө оруулалтын орчноос гадна бизнесийн шинэ боломжуудыг нэг инновац технологийн дэвшлиг үзүүлэх, ялангуяа Монгол улсын захим шилжилт бол бас залуу үндэстний хувьд, хүн амын хувьд залуу үндэстний хувьд одоо асар их агуу түүхтэй хуучин улс боловч залуу хүн амтай улсын хувьд Монголд бол өсөлт хөгжлийн асар их боломж байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхол байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бас одоо манай хөрөнгө оруулагчид, гадаад хотын зочид, судлаачид бол сонирхож байгаа. Яг л Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлт бол яг л тэр хөрөнгө оруулагчдын төдөө бизнесийн орчныг сайжруулахад, хяналт тэнцлийг сайжруулахад, авилгатай тэмцэхэд чиглэгдсэн. Тэгээ нээлттэй сонсгол хариуцлагатай юм төр бий болж байгаад бол шүүх засаглал, хууль хяналтын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой шинэ өөрчлөлт ирчээ авч байгаад бол хөрөнгө оруулагчид талархаа ажиглаж байгаа. Энэ бол одоо ажлын үр дүн юм аа. Монгол улсыг Төв Азийн өндөрлөгт оршдог эрсдэс уур амьсгалтай энэ нөхцөл байдал бол Монголд сорилт бэрхшээл дагуулгаас гадна асар их боломж давуу талуудыг бий болгодог гэж үздэг. Жишээлбэл биологийн олон төрөл зүйлт байдал, Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуй, бэлчээр ургамал бол бас дэлхийн хаач байхгүй юм бол төрөл зүйл юм. Тэгээ асар их байгалийн баялагтай. Энэ давуу тал боломжийг Японы хөрөнгө оруулалт, технологийн хувьсгал гэсэн үг тийм ээ. Химэл оюухан энэ ололттой уялдуулж холбож хөгжүүлэх юм бол өсрөнгөө өгчих боломж байна. Харилцан үр ашигтай хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх юм болцоо байна. Монгол улс Азийн өндөр нэр хүндтэй Nikkei форумд идэвхтэй оролцоотой байх нь энэ бүс нутагта эдийн засаг хөрөнгө оруулалт татахад эерэг нөлөө үзүүлнэ. Японы компаниудын хувьд Монгол улсад хөрөнгө оруулахад хууль эрх зүйн орчин таатай байх нь чухал ач холбогдолтой. Монгол улс эдийн засгаа төрөлжүүлэх бодлогын хүрээнд Япон улсын эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл Nikkei сонины удирдлагыг эх 7 дугаар сард болох эдийн засгийн форумд урьлаа. Арчлалын үнэт зүйлс бүхий Монгол-Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа инх тайван хөгжил цэцгэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг хоёр талт уулзалтын хүрээнд илэрхийлсэн юм а. Мөн Япон, Малайз, Камбож улсын удирдагчид Монгол улс үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан парламентын арчиллаа бэхжүүлж байгааг сайшаасан юм а. Ер нь энэ маш эерэг өөрчлөлт болж байгаа. Парламентын арчиллаа бэхжүүлж байгааг сайшааж онцлон тэмдэглэж ирсэн. Олон улсын хувьд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хяналт тэнцлийг сайжруулахыг эрмэлздэг боловч танах шиг өөрчлөлтийг зөвлөлдөх арчлалын аргачлалаар иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн нь бол ихээхэн үр дүнтэй байна гэж үзэж байгаа. Азийн арчилсан хөгжиж байгаа Монгол улсын хувьд гадаад аюулгүй байдлын орчин, дэлхийн өөрчлөлт хувьсал, технологийн хөгжлийн хурд, гадаад бодлого болоод эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна уу? Олон улсын харилцааны өөрчлөлтийг Монгол улс бодлогын болоод хууль эрх зүйн шинжилгээгээ хэрхэн уялдуулж байгааг Nikkei форумын эндрээс илэрхийллээ. Ер нь гадаад бодлого, дотоод бодлогын үргэлжлэл, илэрхийлэл байдаг учраас дипломат арга замаар бэхжүүлсэн олон талт харилцааг иргэдийн аж амьдралд эдийн засгийн өгөөж болоход нь бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоотой байх нь чухал ач холбогдол байдаг. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 42%-ийг, хүн амын 60%-ийг бүрдүүлж байгаа нь өөрөө Азийн зах зээл эдийн засгийн чадварыг харуулж байгаа. Ийм бүс нутагт Монгол улс хөгжил дэвшил рүү хамтдаа урагшлах, орон зайгаа бий болгох нь Монгол улсын гадаад бодлогод чухал ач холбогдолтой юм а. Монгол улсын бодлого төлөвлөлтийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд мөн одоо энэ бүгдийгээ бас таниулсан ийм уулзалт чуулган болж байна. Тэгээд мэдээж одоо манай улсад хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд бол гадаадын хөрөнгө оруулалт чухал байгаа. Тэгээ энэ тал дээр бас одоо Монголын эдийн засгийн форумд хүрснээр олон одоо гадны төлөөлөгч тэр дундаа Японы хувийн хөгжлийнхэн бас одоо оролцох болов гэж найдаж байна. Мэдээж бид тэр Монгол улсын баримталж байгаа бодлого үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах.
гэдэг нь их чухал болж байгаа. Мэдээж бас олон улсын харилцаанд амаргүй нөхцөлд ямар бодлого баримлж байгаа гэсэн бас дутуу мэдээлэл төр үндэслэл таамаглал олон явдаг. Тийм учраас бол дээд өндөр түвшинд оролцож бидний баримлж байгаа бодлого үйл ажиллагааг ийм байгаа гэдгийг нь шууд танилцуулгал хийх ажил багтлаа болдог. Тэр нь бол бас бидний манай хувийн зүгнээс авч ирж байгаа бодлогыг дэмжихэд бол бас зохих хэмжээгээр дэмжлэг болдог болов уу гэж бодож байна. Монгол улс ардчлал хүний эрх эрхчлөөний үнэт зүйлс чөлөө зах зээлийн эдийн засгийг эрхэмлдэг өөрийн гэсэн хөгжлийн жимтэй. Бусад ардчилсан улс орнуудын нэгэн адилаар Монгол улс сорилт бэрхшээлтэй тулгарх нь дамжиггүй. Монгол улсын их хурал өнгөрсөн 6 жилийн хугацаанд авилгыг таслан зогсоох, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцлийн зарчмыг хангах, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болоод эрх зүйн томоохон шинжилэлт хийх суурь үндэс болсон тухай өнөөгийн хөгжлийн төлөв байдлын талаар өргөн утга агуулга бүхий илтгэлийг улсын хурлын дарга Зандан Шатар Никэ форумын эндрээс тавьсан юм а. За Аз ТV-ийн нэр хүндтэй өргөн цар хүрээтэй Азийн ирээдүйн Никэ форумд Монгол улс энэ жил хууль тогтоох байгууллагын тэргүүний төвшөнд оролцлоо. За улсын хурлын дарга Зандан Шатрын бүс нутгийнхаа улс төр эдийн засгийн шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй 50 орчим улсын эрх баригчтай нэг дор чуулдаг Никэ форумд оролцсон үйл явдлын мэдээллийг тойм хөтөлбөрт онцоллоо.